Сайн байцгаана уу? Хаан улс сургуулийн бага ангийн багш Утган Жаргал байна. Ангитай ажиллах хөтөлбөрийн хүрээнд эцэг сурагчтай ажилласан ажлынхаа үр дүнг та бүхэнд танилцуулахад бэлэн боллоо. 2025-аас 26 оны хичээлийн жилд манай анги 27 сурагчтайгаар хичээлж байсан. Манай ангийн өрөө бол Эв Шаазгаа дугаарна. Анги заавал бүтээлж уншлахын дугуйлан үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаа. Энэхүү бүтээлж уншлахын дугуйланд 7 хоногт 2 удаа зохион явуулсан. Дугуйлангаар өглөө бүр хичээл эхлэхээс өмнө 5 минутын өмнө анги нийтийн уншлага хийдэг. Мөн уншсан номоороо номын тэмдэглэлийг асуулт болон зургаар илэрхийлж тэмдэглэл хийдэг. Энэхүү тэмдэглэлийг хийснээр сурагчдын сэтгэн бодох чадвар, зохион найруулж бичих чадвар, бичгийн хэв сайжрах гэж цаашлаад олон чадруудыг бол эзэмшсэн. Мөн уншаад ойлгох чадварыг агц маань 10%-аар нэмэгдсэн. Эцэгч бол багштай хамтран ангийн тогтчлт орчин дээр маш сайн анхаардаг. Ангийнхаа гэрэл, цонх, давтсан, ширээ сандал бүх зүйлийг бол янзалж өгсөө. Ер нь бол ангийн үйл ажиллагаанд 50% нь эцэг санаачлагтай хамтарч ажилладаг. Сурагчдын сурч боловсрох орчин нөхцөлийг хангалт дээр бол хамгийн ихээр анхаарч ажилладаг. Энэхүү ажлын үр дүнд бол сурагчдын эрүүл аюулгүй сурч боловсрох орчин бол бүрдсэн. Хувьд бол намрын спартакиад тэмцээний үйл ажиллагаанд бол ангиараа амжилттай оролцож тэргүүн байрыг эзэлсэн. Энэхүү тэмцээнд бол бүрэн бүх 27 сурагчид маань идэвхтэй оролцож 100 м-ийн гүйлт эмэгтэй төрөлцөд сод цэцэг 1-р байр эзэлсэн. 100 м-ийн гүйлт эрэгтэй төрөл сод үлэг 3-р эзэлсэн. Буухай 100 м эрэгтэй төрөлд багаараа 3-р, оос таталт эрэгтэй 8 сурагч, эмэгтэй 8 сурагч оролцож 3-р эзэлсэн. Уртын хараалт эрэгтэй төрөл сод үлэг 3-р эзэлсэн амжилт үзүүлж багийн дөнгөөрөө л 1-р эзэлсэн. Сурагчдын гэрээр улиралд 7 хоногт 2 удаа бол багш айлчлал хийдэг. Энэхүү айлчлалыг ангидаа үнэхээр том хүний хараа хяналт дутмаг хоцрогдолтой байгаа сурагчдын гэрээр л очиж уулздаг. За энэхүү хүрээнд бол эцэг эхтэй гэрээ хийж гарын үсэг авч ингэж ажилладаг. Тэгээ сурагчдын сурах орчин нөхцөл ямар байна, аюулгүй байдал нь хангагдж уу гэдгийг шалган ажилладаг. Ангийн секцээрээ 5 багштайгаа хамтарч улиралд 2 удаа буюу 3 хичээлээр эцэг эх та тээгч түгээгч үйл ажиллагааг явуулж ажилладаг. Энэхүү үйл ажиллагаанд бол ангиас 5 эцэг эх ирж ангийн эцэгчүүд бүрэн хамрагдаг. Энэхүү үйл ажиллагаанд хамрагдсаар эцэгчүүд сурагчдынхаа хүүхдийнхээ ойлгох байгаа зүйлийг зааж өгч хоцрогдлоос сэргийлж хоцрогдол багаснаа. Багш сурагчдынхаа зан төлөв, хувийн хүмүүжилд анхааран сургалт үйл ажиллагааг бол тогтмол ангидаа эцэг эхтэйгээ хамтран зохион байгуулдаг. Энэхүү сургалтанд бол эхний сургалт бол ангидаа утгаа агшийн сургалтыг авч үзүүлсэн. Энэхүү сургалтаа хийж үлсэн ундааны буруу хэрэглээ, хов зохион хорвшиг, веб тамхины хэрэглээ, анхаарах асуудал гэсэн агуулгатар сургалт авч ажилласан. Энэхүү сургалтын хүрээнд бол сурагчид маань тамхи хэрэглэх нь хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар маш сайн мэдэж авсан. Манай ангийн сурагчдын итгэх оролцоо бол маш сайн байдаг. Сурагчид манай өөрсдөө бие даан аймгийн болон сумын сургуулийн янз бүрийн тэмцээн уралдаанд бол байнга оролцдог. За аймаг сургууль ангийн зохион байгуулж гар зургийн уралдаан, шагаан наадгаан тэмцээн, өвсгөлийн хаа дийлэнтэй Монгол гэх тэмцээнүүд бол